Сайн бацгаана уу? За нэг хоногийн өмнө олон нийтийн дунд хүчтэй яригдж байгаа сэдэв бол яахаа аргагүй уур бунд толгой оролцогчдын нэвтрүүлэгтэй холбоотой асуудал газар авч байна. Анх тэгж хэлж байсан хэрэг 4-5 жилийн өмнө те Олон жилийн өмнө шүү. үн чин 5 охин олж жагаад тэгээд Монгол гээд порно игээд би тэрийг зарнаа марнаа гэж солиороод байдаг байсан. Тэгээд би тэгсэн чинь анда ямар өнгө болтой. Ноо. Тэгсэн чинь Долларын өнгө шүү. болсон байх шээ одоо юм Монгол гэрмэлтэй. Тэгээ одоо тэгтээ ер нь амар том зах зээл шүү. Зүгээр л энэ идэгээ хорчоод алдартай байгаа байхгүй. Юу entertainment яг манай entertainment-тэй зэрэгцээл очно яг ингэж хийх юм бол алалцаал. Танаас одоо тулцсан үгийн өнгөтэй эротик кино тоглох уу? Дэлхийд дээр номер 1 зарагддаг бизнесийг хичээлээ. Бизнес ерөнхийд бизнесийн подкаст сонсдог юм мэдэхгүй болгож чаавс. Порно одоо нөгөө секс үгүй секс л гэж байгаа байхгүй. За энэ сэдвийн хүрээнд Улсын хурлын гишүүн Мөнх Баясгалан, Боловсролын амны сайд, Энх амглан, Хүний эрхийн үндэсний комиссийн дарга, сүнжид гэх мэтчлэн маш олон хүмүүсүүд өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. За эргэж муу ялгаагүй энэ ёс зүйгүй хүний эрхийн мэдрэмж байхгүй хүүхдийн садар самуун дуруу татсан энэ зүйлийг мэдээж буруушааж байна. За нэвтрүүлгийн оролцогч нар одоо өөрийн цахим хуудасаараа дамжуулан уучлах гуйсаар байна. Гэвч энд нэг сонирхолтой зүйл байгаа нь нэвтрүүлэгт оролцсон залуучууд ялангуяа хануугийн хэлсэн энэ үг нь хуулийн заалтад ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал үүсэж байна. За хуульч өмгөөлөгч нар өөрийн сошиал хаяг Facebook дээр тавьсан мэдээлэлээс тэд ямар байр суурьтай байгааг сонирхъя. За өмгөөлөгч ундрах эрдэнэ за порно хийвэл их мөнгө олно гэж ярих нь гэмт хэрэг биш л дээ. Үнчин охин олоод гэж давсалж ярьсан ч бас гэмт хэрэг биш. Одоо яах вэ? Хууль нь тиймээс хойш. Гэвч ийм сэдэж тэрнийгээ буцад гайхуулж ярьж байгаа нь ёс суртахууны доройтой. Үнчин охин гэдгийн цаана харж хандах хүнгүй хүнийг олоод гэсэн санааг агуулж байгаа нийлт. Ингэж бодож байгаа тэр нөхдүүд бол мөнгнөөс өөр зүйл мэдэхгүй агийн шаарнуудын зөвхөн нэг төрөл юм. Энэ нөхдүүд бол зүгээр л ам манзал буюу хоосон ам шалдан гуйл нөхдүүд. Эд нар ярьж хөөрснөөс биш хизээч ийм зүйл ботор хийхгүй гэдгийг бидний 80% мэдэж байгаа. Гэтэл манай цагдаа прокурорууд юу ч айлгүй юм, юу ч хурдан ажилттай юм, дуун дээр нь очиод яриа өгсөн студийг нь битүүмжилсэн ч гэх шиг. Тэндээ суугаасаа юу ч олохгүй. Нөгөө миний яриад байдаг цагдаа нар сошиалор твсэн хэрэг дээр ач холбогдол өгөөд эгэл жирийн иргэдийг хохироосон хэрэгээ шалгахтаа удаад байна гэсэн яг тэр дүр зураг дахин давтагдав. Цаана нь бүр боддоор гэмт хэрэг үйлдээд байгаа сошиалор сэвдээгүй бодит гэмт хэрэгүүд тагч хിവэрэ нөгөө айхтар авилга хулгай лойвер залилан алуун тушаалын хэрэгүүд тагч хിവэр нөгөө айхтар хідэн тэрбумын койны хэрэг нөгөө кон мөнгчингийн хэрэг тагч хിвэр нөгөө айхтар орон сууцны залилангийн хэрэгүүд тагч хിвэр гэхдээ үүний шалтгаан нь нэг л жирийн цагдаа нарт биш тушаал заавар өгдөг хамаг том дарга нартанд байдаг гэдгийг нэмээд хэлчихье гэжээ. Өмгөөлөгч Амгаланбаатар за энэ хүмүүсүүдийн ярьж байгаа ёс зүйн үйлдэл бол мөн за ёс зүйн хариуцлага хүлээх ёстой харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм шүү. За дараа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнгүй гэж цагдаа прокурорын байгууллага муулаад байв. За хуулийн салбарын попинг хаан хатад ажиллаа хийж байгаа юм гэсэн байна. За дээрх хоёр өмгөөлөгч эрүүгийн хуулиар яллах зүйл биш юм а гэсэн байр суурь илэрхийлсэн бол дараах хоёр өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх тооцох боломжтой гэсэн байна. За өмгөөлөгч Бат тогтох за энэ хүн бага насны охидыг садар самуун дуруу татах хүн худалдаалах гэмт хэргийг завдсан үйлдэлийг сүйтгэхэд тул гэмт хэрэг мөн шүү. Өнөөдөр ийм эрүүгийн хууль үйлчлэл байгаа болно гэсэн байна. За өмгөөлөгч Булгамаа Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүүхдэд садар самууны сурталчлах түгээх үзүүлэх нь хуулиар зохицуулагдсан харилцаа эрүүгийн хариуцлага хүлээлгэгч үндэслэл болдог. Эрүүгийн хуулийн 16-гийн 8 дугаар зүйлд хүүхдэд садар самууны сурталчлах нь дараах гэмт хэрэг тооцно гэд дурдсан байна. За мөн садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд 18 наснд хүрээгүй хүнд садар самуу агуулгатай бүтээгдэхүүн түгээ худалдах сурталчлахыг хориглосон байдаг гэжээ. За Булгамаа өмгөөлөгчийн постыг нь бүрэн ихээр нь харъя гэвэл хаяг руу норж үзээрэй. Энэ цаг хугацаанд амралтын өдрүүд үргэлжилж байна. Ажил эхлэхэд энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдэхийг нь хүлээх үйлдэлээ. За миний цуглаан дэмжин наттай хамт байгаарай. Цаг зав гарган сонсон танд баярлалаа.